70 жилийн ойн босгон дээр Монгол улсын ерөнхийлөгчийн зайрлагаар одоо төрийн дээд одон Сүхбаатарын одонгоор манай байгууллага маань шагнагдлаа. Тэгээд энэ одоо шагналаа авсан өнөөдрийн өдөр бол маш сайхан байна. Одоо дээр нь бид нар бол одоо Мяд компанийнхаа алдартныхаа тоог 12-оор нэмлээ. Одоо 3 гавьяа дээр нь одоо хөдөлмөрийн хүндэт медаль алтан гац гэдэг олон одоо хүмүүс маань бас энэ өдөр шагнаглаа. Төрийн тэргүүнээсээ бид нар шагналаа гардаж авлаа. Манай салбар бол одоо байгууллагын ой бол 7 сарын 7-нд байдаг. Тэгэхээр одоо энэ төрийн шагналын одоо эхлэл нь гэж бид нар үзэж байгаа. Тэгээд 7 сарын 7-нд бас бид нар бас хүмүүсүүдээ бас салбарын болон төрийн одон медаль бас одоо шагнуулах байх гэж бодож байна. Мяд компани бол өнгөрсөн хугацаанд бол ер нь бол түүхэн үүргээ бол бид нар байнга хариуцлагатай гүйцэтгэж ирсэн. Иргэний агаарын тээврийн салбарт бол бид нар анхдагч түүчээж одоо явж байгаа. Маш олон үйл ажиллагаануудыг олон ололтуудыг бол манай хамт олон бол одоо яг өөрсдөө ингээ хийж бүтээж ирсэн. Монгол улсын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг бас одоо төрөөс өндрөөр үнэлж одоо энэхүү бас одон медалийг бидэд олгосон гэж бид нар үзэж байгаа. Тэгээд одоо энэ компанийнхаа үе үеийн удирдлага хамт олон ажиллагсад одоо инженер техникийн арын албаны гэдэг бүхэл хамт олон бүхэл одоо Мяд компанитай холбоотой Мяд компанид ажиллаж исэн одоо ажиллаж байгаа нийт хамт олондоо бол одоо энэ өдөр бас энэ түүхэн одоо өдөр шагнал авсан одоо баярын мэндийг бас хүргэе.